цэрэг тагнуулын түүхийг эргээд хараад сууж байхад Джеймс Бонд гэдэг бол одоо эрэгтэй тагнуулчин одоо алдартай дүр байгаад байдаг. Тэгвэл эрэгтэй тийм тагнуулч байгаа юм бол бас эмэгтэй тагнуулч байх ёстой гэдэг тийм аргалаа гарна. За тэгэхээр Мата Хари гэдэг эмэгтэй бол одоо дэлхийн эмэгтэй тагнуулчдын ганц одоо төсөөлдөг ярьдаг одоо ийм одоо тагнуулч өсгөө байгаа. За энэ хүний түүхийг өнөөдөр та бүхэндээ энгийн үг хэлгээр ярьж өгнө гэсэн үг. Янз янзын түүхүүдийг эргээд ингээ харж байхад энэ хүний нэр холбогдсон их олон түүхүүд байдаг. Тэр тусмаа Мата Хари гэдэг одоо энэ эмэгтэйн тухай түүхийг, домгийг одоо дэлхийн бүх орны тагнуулын одоо албан хаагчид, сурагчид, сонсогч нар бол байнгын үзэж одоо өнгөрдөг тийм нэг заавал орох ёстой хичээлийн нэг байгаа. За Голланд улсад одоо төрсэн Грэдит Зээле гэдэг нэртэй одоо энэ бүсгүй бол угаасаа нэлээд баян айлын тайж бас 5-10 цаастай бизнестэй хүний одоо 4 хүүхдийн ганц охин болж бол төрсөн. За дээрээ 3 сайхан ахтай. За аав нь бол яг хоо сангалтай бизнес хийгээд 5-10 цаастай байсан учраас одоо ганц охиноо газар гიშгүүлэхгүй сайхан хооллож ундаж өмсүүлж зүйлгэж өсгсөн байдаг. Тэгээ багасаа баян тансаг амьдралыг үзээд өссөн учраас жишээлбэл юу яддаг гэсэн гэж байгаа. Аав нь одоо 3 хүүдээ бол ширүүн, ганц охиндоо бол үнэхээр энэ ялхамсаг зөөлөн байдаг. За аавынхаа энэ зөөлөрдөг араншинг одоо мэдсэн Зээле охин яадаг байсан бэ гэхээр одоо аавыгаа эрэхтэн янз янзын шүлэг дуу бичих бүжиг энэ төр үзүүлж одоо бяцхан урлагийн үзлэг үзүүлж аавыгаа хөөрхөн одоо инээлгэж ханиалгаж байгаа 5-10 цаас одоо шагнал авч ирсэн. Яг энэ үеэс эхлээд ингээ хүүхэд наснасаа эхлээд ирчүүдээстэй ингээд юм салгах наануу цаануу арга хэмжээний олох тэр бүх урлагийг бол одоо яг энэ цаг үеэс эзэмссэн гэж одоо судлаач нар бол яриад байдаг юм байлээ. За яг хоо аав нь ингээ бизнесмен хүн учраас алдаатай оноотой амьдралыг үзэж байгаа нь 1890 он гэхэд бол бизнесийн бүрэн дампуураад одоо энэ Зээле охины ээжээс бол одоо ингээд салдаг байгаа. За мэдээж удалгүй аав нь өөр хүүхэнтэй болоод цааш явсан. Энэ Зээле гэдэг охин болохоор одоо ээжтэйгээ уулзсан. За 3 ахын том болоод явчихсан. За гэтэл одоо энэ охины ээж нь удалгүй ааваас нь салаад 2 жилийн дараа бол амиа алдснаар энэ охин бол одоо харж хандахгүй болж ирсэн. Гэтэл одоо яг хамгийн хайртай аав нь түүнийг бас орхичихсангүй өөрийнхөө одоо төрсөн ах буюу одоо гаагад амьдардаг бас нэг худалдаачин ах руу уул явуулсан байгаа. Яг охиноо одоо ингээд өсгөж өмөлжүүлж чадахгүй өөр шинэхээр авцсан бүх юм болсон. Тэгэхээр та миний хүүхдийг аваад явууч гэдэг тийм одоо хүсэлтийг бол өгсөн. За тэр ах нь болохоор зөвшөөрсөн. Яагаад зөвшөөрсөн бэ гэхээр энэ Зээле охиныг одоо төрөхт нь одоо загалмайсан эцэг гэдэг тийм одоо ёслолыг энэ хүн одоо хийсэн учраас одоо аав нь хэрвээ охиноо асарч чадахгүй бол орлож аавынхаа оронд нь болдог тийм загалмайсан ёс байдаг. Тэрний дагуу одоо энэ охиныг харж ханднаа гэж Гаг хот руу аваад явсан байгаа. За мэдээж Гаг хотод аваачаад одоо дөнгөж 10 эдтэй хүүхдийг өөрийнхөө гэрт байлгахаас гадна бас тухайн үед Гагт байдаг одоо төлбөртэй хувийн сургуульд оруулж бас нэг ирээдүйд нэг айхтар мэдлэг боловсролтой нямбаа хүн болгочих гэж бол үзсэн. За багын адтай хил ам одоо хурц шүлэг 9 шүдийн сайн мэддэг. Тэр тусмаа маш сайн бүжгэлж чаддаг энэ аавын эрх охин удалгүй тэгээд сургууль соёлтой бол нэр танигдаж нэлийн амжилттай суралцсан. Аав нь бол тэгээд цаашаа шинэ их нэртэйгээ шинэ амьдралаа үүсгээд бас бүгдийг нойлоос эхлэхээр явсан байгаа. За ингээд хувийн сургуультай ингээд нэлээд амжилттай сураад 16 нас хүрээ байж явах үедээ өөрийнхөө энэ хөдөлгөөнтэй зан чанараасаа болоод одоо сургуулийнхаа одоо захиралтай нэр холбогдсон гэдэг тийм одоо чимээ шууганд бол өртсөн. За энэ үед одоо аавынхан ах буюу загалмайсан эцэг нь ирээд одоо тухайн сургуулийн одоо хүмүүстэй ингээд уулзаад явсан боловч одоо нэгэнт одоо сургуулийнхаа захиралтай нэр холбогдсон сурагч гэдэг утгаараа ер нь цаашдаа энэ сургууль сурах боломжгүй гэдэг тийм хариуг аваад ингээд сургуулаас гарсан байгаа. За ингээд сургуулаас гарангуут одоо нэг аавгаах нь өөрхөн гэрт авчираад жирийн одоо ингээд амьдралаар амьдруулсан. За мэдээж бага балчин насндаа одоо энэ Зээле охин ч маш сайн одоо бүжгэл дуу хуурдаж уян алархай тэр тусмаа йог бясалгал энэ төр хийдэг нэлийн хөдөлгөөнтэй охин байсан. За ингээд Гаг хотод байж идэл Гаг хотод одоо тухайн үеийн Голландын болон Нидерландын тэр өөрсдийнх нь
одоо энэ тентхийн колон орнуудад одоо оршдог далайн цэрэг буюу одоо усан бомбуудынх нь одоо захирагч офицерууд одоо яг энэ Гаг хотод ир сургалтанд суух, амрал чөлөө цагаараа ирэх тушаал энэ төр авах тийм үйл ажиллагаа ерөнхийдөө цэргийн хот шахуу тийм газар байсан. За энэ үед одоо Зээлээ охин тухайн үед одоо анхны нөхөр буюу 18 настайдаа Маклойд гэдэг одоо Шотланд овогтой тийм усан цэргийн офицертой бол танилцсан байдаг. За усан цэргийн Ахмад Маклойд одоо энэ өөрөөсөө 20 дүү охиныг одоо 18-тай байхад нь авч суугаад тэгээ удаачгүй одоо шин томилолт ирээд Индонези улсын одоо нутаг дэвсгэр дээр байдаг Голландын одоо усан цэргийн баазын захирагчаар бол явдаг байгаа. За ингээ явахдаа өөрийнхөө одоо залуу ихнэр зээлэг дагуулад очисон. За тэнд ингээд очиод ингээд 5-10 жил одоо тийм үүрэг тушаалтай бол ажиллана. Ажиллаж явах хугацаанд энэ хоёр одоо хоёр хүүхэдтэй болсон. За хамгийн том нь хүү дараагийнх нь охин. Ингээд яг зээлэг гэдэг одоо Голланд хүүхэн маань одоо тухайн Индонезийн тэр одоо газар одоо арал дээр одоо ингэж ажиллаж амьдарч явах үедээ бас зүгээр суухгүй тухайн бүс нутгийн одоо Ява гэж ярьдаг тэр хүмүүсийн одоо соёл заншлаа суралцах, бүжгийг нь одоо сурах гэх мэт ийм одоо зүйлийг бол нэлээд сайн судалж одоо тэгээд нэлээд сайн бол дасан зохицсон байгаа. Ерөнхийдөө юу яадаг юм аа Зээлэ гэдэг охин өөрөө одоо харагдах байдал нь гэх юм бол одоо тасгаар үстэй. За тэгээ дээрээс нь бордуу арьстай 175 м 175 см одоо өндөртэй ийм одоо хүүхэн байсан. За тэгээ мэдээж одоо үеийнхнаасаа нэлээд өндөр дээрээс нь бас ийм хар үстэй байсан учраас одоо Европын өндөр дээд язгууртнууд түүнийг бол нэг яг Голланд хүн гэж бол хэлэхэд бол хэцүү бас нэг өөр урны жишээл Индонез ч юм уу энэ Пакистан чиглэлийн эсвэл одоо еврей хүүхэн юм болов гэсэн нэг тийм хандлагууд үзүүлдэг. Гэтэл гэр бүлийн овог болон одоо өөрийнхөө суусан нөхөртэй Маклойд гэдэг ингээ нэр ус бичиг баримтыг харахаар яхахгүй Европын тийм том гэр бүлээс гаралтай байгаад байдаг. За тэнгууд гайхаад ингээд хараад ангууд энэ хүүхэн чинь өөрөө тэрийга бусдаас өөр гэдгийг мэддэг учраас өөртөө Мата Хари гэдэг нэр өгөөд тэр нь болохоор одоо Малай хэл буюу одоо тэр Индонези орчмын одоо энд улсын одоо тэр хавийнхан хэллэгээр нутгийн үг хэлгээр бол өөрийгөө нэрлж өөрийгөө ер нь Ява буюу одоо бас Жава арлын бас хүүхэн мэт одоо тэр тийм сэтгэлдлийг бол өгч ирсэн байгаа. Яг ингээд ийм дүр төрхтэй хүн чинь одоо шууд би тийм хүн гэхээр бас хүмүүс үл итгэх харьцахгүй байх тийм асуудлууд их гардаг байсан учраас яг өөрийнхөө өнгө төрхтэй таарсан тийм Ява бүсгүй гэдэг нэрийг бол өгсөн байгаа. За мэдээж ингээ Ява нутгийн бүжиг таанц бүх юмыг ингээ хийгээд ирэхээр яг өөрийнхөө байгаа скилтэй нь бол аюу гоё таарсан. За ингээд байж явах үед нэг өдөр одоо хоёр хүүхэд нь хордоод одоо хамгийн том хүү нь бол амиа алддаг. За ингээд охин нь бол азар амьд үлдсэн. За энийг одоо тухайн үед тэдний гэр бүлд одоо Ахмадын гэр бүлд өстэй хонзонтой хүмүүсээс үлдсэн байж магадгүй гэж ярьдаг. Тэгээ аз болж одоо охин нь амьд үлдээд тэгээд энэ гэр бүл одоо цаашдаа ингэж оршин тогтоох ямар ч боломжгүй болоод одоо ингээд салдаг байгаа. За салахтаа 1903 онд одоо буцаж Голланд нутагтаа нөхөртөөгөө ирсэн Маклойд гэдэг нөхөртөөгөө. За ирээд ингээд удалгүй мэдээж энэ хоёр бол одоо салах нь бол ойлгомжтой болчихсон. За тэгэнгүүт одоо аав нь охиноо ганц үлдсэн охиноо ингэж одоо явуулахгүй би чамаас салгаж авна гэж одоо өөрийнхөө охиныг хүчээр аваад явсан. За ингээд Зээлэ буюу Мата Хари одоо ингээд Голландод ирээд Гаг хоттой ирэнгүүтээ цор ганц ингээ ганцаараа үлдээ нөхөрчгүй хүүхдчгүй ингээд үлдсэн. За энэ үед яг хөөхөр Гаг хоттой байгаад байхгүй тулд урагшаага Франц руу одоо Парис хот руу явж одоо Ява арал дээрээс сурсан бүжиг таанцаа хийх урлагийн одоо амжилтаар одоо цаашаа карьераа хөөнө гэдэг ерөнхийдөө бол явсан байна. Ерөнхийдөө тухайн үед Парис хот гэдэг маань одоо жинхэнэ шоу зугаад сингл одоо юу гэдэг Холливуд руу тийм газар байсан учраас хүн болгон тийшээ бол явж исэн. За ингээд Зээлэ буюу Мата Хари тэнд очиод тентхийн одоо Belle Epoque гэдэг нэртэй нэгэн тийм бүжиг таанц хийдэг тийм газар бол бүжигчнэр орж одоо тэнд амжилттай бүжиг таанц хийсэн. За ингэж явах үедээ яг одоо бааранд одоо ингээд янз янзын бүжиг таанц хийж явах үедээ нэг дорн дахны одоо
үзүүлбэр үзүүлдэг, соёлыг сурчилдаг нэг цирк гэхэд одоо цирк биш, эрдэм шинжилгээний одоо байгууллага гэхэд байгууллагч нэг юм сонин байгууллагад бол одоо ингэж өртсөн байдаг. За ингээд бар ресторанаар одоо ингээд бүжиг таанц хийгээд өөрийгөө бас нэг дорн дахны дүр төрхөө ашиглаад яваар дээрээ сурсан одоо тэр бэлхүүсний бүжиг болон янз янзын тэр одоо хагас нүцгэн биеэрээ одоо тэр хүмүүсийн одоо тэр нүдийг хуучаарлаж одоо сэтгэлийн соромжтод татдаг байсан. За ингэж явах үедээ бусад бүжигчнэрээс юугаар ялгаатай байсан бэ гэхээр тухайн үед бол яг Европч нөгөө нэг би хаагаа ингэж ил гаргана гэдэг бол нэлээд хориотой чанга байсан учраас энэ Java буюу энэ Java арлын бүжиг гэдэг нэрээр ийм задгаа хувцалчаад нэг таан зэрэгэд байхад бол хүмүүс нэг одоо дургуутдаг байсан гэж үздэг юм байлаа. Тэгээ тэр тусмаа одоо өөрийнхөө хөвчийг ингээд хоёр төмрөөр ингэж одоо хоёр төмөр аягаар ингэж даруулах хийгээд тэгээ гинжээр ингээ оосролцсон байж байдаг. За тэгээд одоо тэр саалсаа бүжгийн хувцс шиг тийм нэмгэн нойтон хувцастай тэрүүгээр эвлэхэн хөөрхөн бүжиглээд байж идэг байсан учраас тухайн үеийн эрчүүдийн зүрх сэтгэлийг бол нэлээд бас бужигнуулсан гэдэг байгаа. За ингээд яг хөхнийхөө толгойг одоо тэг хөхөө одоо тойруулаад ингээд төмөр аяг шиг юмар ингээд яатсан бахар хүмүүс суудаг. За тэнгүүд яагаад би ингээд тайлдгүй гэхээр миний хөхний толгой гэмтэлтэй манай нөхөр урд нь ууж иддэг байсан учраас намайг бас ингээд хазаж зовоож гэмтэж исэн гэдэг тийм яриа тэрүүгээр бас шалтгаалж бас дээгүүрээ тайлдаггүй тайчдаггүй иймэрхүү хүүхэн байсан гэж яриад байгаа. За ингээд өөрийнхөө одоо тэр гадаа дүр төрх тийм надаа болж одоо янз янзын тийм зүйлийг үздэг байсан учраас өөрийнхөө Маклойд гэдэг Шотланд овгийг байнга авч явдаг. За дээрэс нь Голландын паспорттай. За тэгээ Францад ирээд бүжгийн газар орсон учраас бүжгийн одоо тэг ажлын гэрээнийхэн даваас Францын Парист амьдрах эрхийн бичиг энэ тэрийг бол авчихсан. Ер нь хөдөлгөөнтэй нэг хүүхэн байгаад. За ингээд мэдээж одоо буцаа гаагд очих юм бол хуучин нөхөртөөгөө уулзсан. За хуучин нөхөр нь бол одоо хүүгээ өгснөөс хойш буцаж ирээд архинд ороод орон дарсанд ороод ерөнхийдөө нилийн одоо тэ догшин авиртай болцсон учраас тэрнээс хол Парист ингээ байж явах нь өөрт нь бол амар байсан байгаа. За тэгээ байж итэл яг нөгөө нэг дорн дахны тэр одоо музей гэхүү судалгааны байгууллага гэхүү тэр газар нь одоо түүнийг бас уурж залж янз янзын үдэшлэг арга хэмжээнүүд бол давхар тоглуулж эхэлсэн. За ингэж явах үедээ түүнтэй бас нарийн ширийн гэрээ хийгээд бар ресторан Belle Epoque гэдэг юмнасаа гарчгаа зүгээр баниттай ингээд хамт нэг 5-10 цас ийгэж хамтс хэрэгтэй гэдэг тийм ашигтай саналыг бол өгсөн байт юм байлээ. Тэнгүүд нөгөө Матай хайрын чинь зөвшөөрөө за тийг ингэж явж байхаар гээд тэгээд тэдний одоо багийнхантай хамт одоо Парис болон одоо Мадрид, Берлин тэр тусмаа бүр Египтийн Каир хотод хүртэл очиж одоо ингэж янз янзын одоо уран бүтээл хийж тэр болгондоо өөрөө нөө Java үндэсний хувцастай тэрний бэлхүүсний бүжиг энэ тэрийг хийж бас тухайн үедээ нэлээд бас одоо олонний танил болж чадчихсан. За тэр цэмо Парисын болон янз янзын орны одоо сониндэ тийм Java бүсгүйн бүжиг энэ төр гэдэг нэрээрээ нэлээд алдарсан. Яг үндсэндээ бол Java-ч хүн биш. Эндхийн тэр Shiva болон бас тэр зүйлтэй бол ямар ч хамаа байхгүй. Өөрөө тэрийг одоо хүч нэмэгдүүлэхийн тулд энтгэгт байсан юм шиг Shiva бурхан шүтдэг юм шиг тийм янз янзын тийм шуумыг бол тарааж исэн. Яг үндэ бол Индонезид л одоо нөхөртөөгөө байсан болохоос биш бүр тэгж энтгэг мэнтгэд бол орж байгаа тийм хүүхэн байгаа. За ингээд олонний анхаарлыг тэр зам бэлхүүсний бүжиг энэ Java арлын одоо үндэсний бүжгийг нэлээд сайн хийгээд өөрөө бас хэрэглэн хөөхөө учраас хүмүүсийн тархитлагыг бол хангалттай эргүүлээд эхэлсэн. За энэ үед нь бол одоо тухайн үеийн одоо нийгмийн өндөр дээд элит гаралтай нөхдүүд одоо энэ бүсгүүдтэй тий уулзаж уулзрах бас хамт онаануу цаануу явах тийм янз янзын зүйлүүд гарсан. Мэдээж дандаа өндөр дээд зэрэглэлийн хүмүүс байгаа учраас улс төр болон цэрэг айрам эдийн засаг бизнес нэр бүхий хүмүүстэй ингэж холбогдож бол өөрийн гэсэн хүрээллийг бол амжилттай бий болгосон. За яг тухайн хүмүүс нь эхэндээ бол гайхдаг байсан. Яв арлаас ирсэн хүн юм болоо гэж боддог байсан. Тэгээд тэр хүний одоо тэ хэл дээрээс нь бичиггүй харин дургийн овг энэ төр бүх зүйлийг ингээ харахаар яг харахгүй тийм Европ буюу одоо Голланд эмэгтэй байгаа нь бол харагдсан байгаа. За ингээд ажил төрөл бизнес нь яг амжилттай цэцэглээд өөрийн гэсэн устай эдлэн газар ганц нэг байшин энтертэй болоод бас нэлээд томчуудтай оройны хоол моолнд ороод орж гараад ингээд яваад ирсэн. За ингээ байж явах үед нь түүнийг одоо даган дуурайж яг нэг иймэрхүү хагас нүцгэлж байгаад иймэрхүү хөдөлгөөн хийгээд байвал бас хүмүүсийн
анхаарал дүртэж магадгүй гэдэг нэрээр одоо өчнөө олон орны эмэгтэйчүүд Мата Харийг дуурайж одоо янз янзын бүжиг таанц хийж энэ тентхийн клубуудад бас жижиг том одоо арга хэмжээнүүд бий болдог болсон. Тэгэхээр Мата Харийг одоо байнга дуудаж зөвхөн энэ бүжгийг Мата Харийг хэлдэг байсан клуб үзэх багасгаад ирэхээр одоо энэ эмэгтэйгийн одоо орлого багасаж эхэлнэ. Орлого багасаад эхлэнгөө зарлага ихсээр буюу одоо зарлагаа нөхөж чадахгүй энэ хүн чинь багаар ингэж өрөнд орж эхэлнэ. За ингээ 1915 он гэхэд өөрийн гэсэн одоо алдартай те байшин барилга объектуудаа зараад одоо зүгээр энгийн байшинд одоо ингэж ирдэг. За ирэх хэрэгтэй бүр гаагдах өөрийнхөө одоо те ав гахынхаа одоо байдаг тэр жижигхэн байшинд одоо энгийн байшинд орж одоо ингэж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл одоо 1903 оноос 1915 он буюу 12 жилийн хугацаанд хөөсөн одоо тэр карьер нь унаад одоо буцаад Гааг хоттой ингээд энгийн даруухан ирсэн. За гэтэл одоо энэ хүний чинь үзэж харсан юм дээрээс нь бас тэ мэддэг чаддаг юм нь бол одоо зарим юм мэддэг хүмүүсийн бол анхаарлыг татж эхэлсэн байгаа. За тэр тусмаа одоо энэ Гааг хотод ирээд байж байхад нь одоо Голландд одоо Германы консулор сууж ирсэн Карл Кремер гэдэг нөхөр одоо энэ Мата Харитай бүр биечлэн ирж уулзсан ба. За ингэж уулзахдаа түүнийг Германы тагнуулын албанд одоо илсүүлэх тийм боломж олцоо одоо байгааг судлахаар ирж уулзсан. Гэтэл Мата Хариагийн үед одоо Парист одоо тэ дээрэс нь Гаагд ирээд удаагүй байхдаа бас нэлээд өөр төлбөрт орчихсон. Тэр чинь Францад байгаа өөр төлбөр нь асар их болчихсон байсан. За тэгэнгүүт яг энэ эмзэг дэлбэн дээр нь одоо энэ консул Карл Кремер бол хөөрхөн тоглолт хийж түүнийг одоо Германы нууц албанд илсүүлэх оронд нь одоо өөр ширийг нь дарж өгөн цаашаа үн цэнтэй мэдээллийг нь худалдаж авна гэдэг маягаар ятгах эрхэнд оруулсан байна. Тэгж одоо Голландын Гааг хотодыгаа байгаад байхаас эсвэл буцаад Парис буюу тэр Адармантай бараг 15 жилийн амьдрал нь өнгөрчихсөн тэр газар руу явахыг бол хийнч хүснэ. За ингээд 16 он дөхөөд ирэхэд бол яа харахгүй одоо энэ германчуудын энэ захиалгатаагаар буцаж Парист бол ирсэн байгаа. За ингээд Парист ирээд өөрийнхөө хуучин нөлөөтэй зэндатай хүмүүст иргээд холбоо барьсан. За ингэж явж явах үед тухайн үед бас нэг өрөнд орцсон одоо Оросын одоо тэ адмиралын хүү Вадим Маслов гэдэг одоо нэг 21 настай Оросын ахмад залууд бол дуралдаг байгаа. За яг өөрт нь бол янз янзын одоо Францын ч гэдэг юм уу тэ ийм нөлөө бүхий ийм амаргууд найз залуучууд бол байсан. За тэднээс бас заримаас нь холбоо таслаа, заримтай нь бас энгийн сайхан танил болоод эд бүжигнүүлж явах үедээ бас үлдээсэн янз янзын тийм дурсамжууд бол байдаг. За тэгээд яг харахгүй ингээд нэг 21 настай гэдэг чинь одоо 16 онд одоо энэ Вадимд дурлсан гэхээр чи ойролцоогоо нэг 40 настай байсан. Нөгөө залуу нь болохоор 21-т өөрөөсөө бараг 20 насаар дүү залуутай одоо ингэж ирэми харьцаанд орсон. За энийг нь түүхчид юу гэж үздэг юм бэ гэхээр яг өөрийнхөө хүүшиг хүнтэй бас ингээд орооцолтлоо. Тэгээ үнэхээр энэ дурлсан байж болно магадгүй те хүүтэнээс ойрхон санагдаа сэтгэл алтарсан ч байх гэж ярьдаг. Ингээд хуучныхаа дурсамж нэгтэй гаруудтай эргээд холбоо сүлбэдэгтэйгоо дүршүүрнээс гарчаад ингээ байж итэл нөгөө нэг одоо дурлсан Вадим нь одоо дайнд явж байгаа нүдэндээ шахтаад одоо энэ Витил гэдэг одоо Францын одоо хээрийн эмнэлэгт очиод ингээд эмчлүүлээ байжсэн ба. За ийшээ ингээд очихын тулд энгийн иргэн тэр цэм Парисаас тэгэж очих бол хориотой. За тийм учраас энэ хүн яах вэ гэхээр фронтын хээрийн эмнэлэгт байгаа өөрийнхөө одоо 21 настай дурлалт залуу дээр очих гэж өөрийнхөө одоо эртний танил нэгэн цэргийн ахмад Жорж Ладва гэдэг хүнийг бол хайж өвсөргөд очиод уулзсан. За ингээд уулзахдаа ямар учиртай юм гэдгээ тайлбарлаад хийсэн. За нөгөө нөхөр нь бол яг асуудал биш те чамайг хэр эмнэлэгт очиод одоо хайрт залуудаа ч уулзуулах ямар ч одоо те асуудал алгаа харин тэгээд яг чиний байгаа байдал олон улсын харилцаа хилний авьяас мөн аялаж үдсэн чадвар дээрэс нь Голландын иргэншилтэй буюу Төвикс гэсэн улсын одоо тэгээ иргэншилтэй байгаа энэ паспортаараа чөлөөтэй наачаашаа явж байгаа чинь бас бидэнд их таалагдж байна. Яагаад тэгэхээр тухайн үед нөгөө дайн болж ирсэн учраас дэлхийн 1-р дайны одоо энэ эд галаа уулзж байгаа дайсан улсуудын нутгаар чөлөөтэй явах Голланд паспортын хүчийг ашиглах гэж одоо тухайн үед одоо тэр уулзсан Жорж гэдэг ахмад нь болохоор Францын сөрөг тагнуулын албаны ажилтан байсан.
яг хөө зөв энгийн халах авчаар цэргийн албанд ажилладаг гэдэг юугаар явж байсан. Тэгээд энийг нь мэдэхгүй Мата Хари очиод уулзсан. За ингээд түүнд одоо нөгөө залуугаа эргэх тийм эрхийн бичгийн бичиж өгөө дээрэс нь дээд командлалдаа бас танилцуулаад Мата Хариг одоо тэр цэцмэн хүч чадал одоо тэ потенциал чөлөөтэй нэвтэрдэг юм бичүүгөө баримт хил усны навьяасыг нь үнэлээд Францын одоо энэ тагнуулд ажилуулъя гэдэг тийм саналыг одоо өгсөн байна. За ингээд мэдээж Мата Хари өмнө одоо Германыхантай уулзсан байсан учраас одоо давхар агент буюу одоо Францын тагнуулынхантай бол одоо оролцох хэрэг гарч байна. За тэнгуүтээ 8 панза өсөргээд ойролцоогоор 1 сая франк одоо өөрт нь өгнө гэдэг тийм амлалтыг аваад одоо энэ бүжигчин бүсгүй Мата Хари маань одоо ингээд тагнуулын албанд бол орж байгаа. За ингээд чөлөөтэй нэвтрэн гэснээс Францын сөрөг тагнуулын албаныхаа түүнийг нөгөө боловсруулалтанд оруулаад Бельгид байгаа Германы тагнуулын албаныхныг одоо тагнуулахаар одоо Бельги хот руу явуулахаар одоо шийддэг. Тэнгүүт одоо энэ нөхрий чинь хар сэжиг авахуулахгүй тулд Испани оруулаад Испаниас одоо завьаар одоо Бельгид хүргье гэдэг тийм нарийн төлгөө гаргасан. За ингээд түүнийг яг төлөвлөгөөний дагуу яг Бельги рүү явуулж явах үед нь замд нь одоо Фалмут гэдэг газар одоо хотод Английн тагнуулын алба буюу Ми-5-ын түүнийг бариад авдаг. За ингээд барьж аваад одоо тэ янз янзын одоо эрүүшүүлэлт хийчих гээд янз янзын асуулга асууж байхад бол Мата Хари өөрөөгөө хэлсэн байдаг. За би бол Францын нууц албаны ажилтан байгаамаа ингээд тусгай ажиллаар Бельги явж байгаа гэдэг талаар өөрөөгөө хэлсэн байна. За яагаад хэлсэн бэ гэхээр Англи, Франц улсууд тухайн үед одоо холбоотнууд байсан учраас ингээд өөрийгөө аргалахын тулд одоо Францын тагнуулын албатай ажилладаг гэдгийг хэлээд ингээд мултарсан гэж. Тэнгүүт нь одоо Ми-5-ын цаашаа Францын тагнуулынхантай холбогдоод иймэрхүү хүн танад ажилд юм уу гэдээ асуухад бол Францын албаныхан бол одоо тийм хүн танихгүй мэдэхгүй манад ажилдгүй гэж одоо хариуг өгсөн байна. Ингээд Ми-5-нд яг хангалттай хэмжээний одоо нотлох баримт нэгжээд олоогүй учраас одоо энэ бүсгүй нутаг оронлон буюу Голланд руу явж замаараа Бельги орж байгаа гэдэг үгэнд нь итгээд бол явуулсан байдаг. За Францын нөхдүүд бас яагаад тэгж хэлснийг бол мэдэхгүй. Ямар ч байсан одоо Мата Хари бол яг энэ үед нь сэтгэлд нь бол бас нэг сэв суусан байх. Бельги хотод очиод одоо Антверпен гэдэг хотод одоо тэг Германы одоо цэргийн дээд одоо томчуудыг одоо судлах одоо тэ илсүүлэх янз янзын тийм ажиллагаа энэ гэсэн халахвчаар байж явах үедээ өөрөө одоо Германы тагнуулын одоо тэ тусгай сургалтанд хамрагдаад одоо тэр чинь давхар агент болчиход байгаа. Германд ч ажиллаад, Францад ч ажиллаад ингээд яваад магадгүй Голландд ч ажиллаж ясныг үгүйсэхгүй. Ингээд тагнуулын байгууллагад ингээд элсэж ороод бүр ингээд сургалт мургалтанд хамрагдаад ингээд явж исэн. Ингээд Бельгид нэг удаагүй байж байхад гинт одоо буцаагаад одоо түүнийг Германы талаас одоо Испани Мадрид хотод байдаг одоо тэ ийм нууц бүлгэмд очиж уулзалтанд ороо гэдэг тийм тушаалыг өгөө явуулсан. За ингээд Мадридэд ирээд тэнхийн хүн амьтантай уулзаад завар зөвлөгөө аваад байж итэл яг тухайн Мадридэд байгаа гадаадын орны офицеруудыг бас тэ наануу цаануу болгох уулзаж учрах мэдээлэл салгах тийм үр даалгаврыг өгсөн. За ингээд энэ талаараа ч бас одоо Францын нөхдүүдтэй хэлээд, Германы нөхдүүдтэй хэлээд ингээд давхар одоо тэ хоёр улсад агент хийн гэдэг бол энэ эмэгтэй хүнд бол үнэхээр их хэцүү байсан ойлгомжтой. За ингээд гадаадын орны өндөр дээд хэмжээний офицеруудыг бас ингээд тагнаж байж байгаад Мата Хари бас нэлээд гайгүй мэдээллүүдийг бол олсон гэдэг. За ингээд олонгуудаа Мадрид хотод байдаг Германы цэргийн атташе Хушууч Кале гэдэг нөхөрт одоо энэ олсон мэдээллүүдээ өгөөд нөгөө Хушууч Кале нь болохоор одоо түүнээс ирсэн мэдээллүүдийг одоо шифрлээд Берлин рүү одоо шууд одоо радио долгионоор л илгээж ирсэн гэж. За тэгээд түүнийг одоо яг нууц нэр нь код нь болохоор H21 гэдэг тийм тусгай кодоор кодлцсон. Тэгээд H21-ээс ирсэн мэдээллийг хошоо Берлин рүү дамжуулж явах явцад нь Парист байдаг одоо тухайн үед нь Эйфелийн цанхаг дээр маш хүчтэй өндөр одоо радио баригч антен барьсан учраас Испаниас явуулсан мэдээг одоо замд нь Парист бол барьж авсан. За тэгээ барьж аваад тухайн мэдээ шифрийг тайлахад бол аюу амархан байсан. Тэр цун Францын тагнуулынхаа сөрөг тагнуулынхан
Германы одоо нууц шифрийг тайлснаа мэдэгдэхгүйгээр бол нэлээд сайн амжилттай ажиллаж явах үед маш амархан энэ шифр орж ирсэн гэж байгаа. За энэ шифрийг задлаад уншсан чинь одоо H21 гэдэг тийм тагнуулч эмэгтэйн тухай мэдээлэл гарч ирээд тэрнтэй холбоотой зарим текстүүд нь одоо Францын сөрөг тагнуулын албаныханд бол нэлээд одоо их ойрхон санагдсан гэж байна. За ингээд түүнийг одоо Мата Хари буюу одоо Мадридэд байгаа энэ Францын танд ажиллаж байгаа Голланд эмэгтэй гэдэг бол сөрөг тагнуулынхан болд орн ойлгоцсон гэж байна. Тэгээ түүхчид судлаач нар юу гэж үздэг вэ гэхээр энэ Германы атаа шошууч Кале түүнийг одоо албаар Францын талд баримтлуулахын тулд барьж өхийн тулд одоо ингэж энэ радио мэдээг амар амархан одоо тий шифрлэж явуулсан гэж үздэг. Мата Харигийн тухайн одоо гадаадын цэргийн офицеруудаас олсон мэдээлэл нь ямар ч байсан газар дундын тэнгисээс одоо Африкийн хойд нутгуудаар явж байгаа шумбагч онгоцны одоо маршрут, хөдөлгөөн, зорилт бүх зүйлийн мэдээллийг бол Хошууч Калед өгсөн гэдэг. Тэгээ ингээд Францын сөрөг тагнуулын албаныхныг одоо энэ мэдээллийг аваад задлаад боловсруулж явах үед Мата Хариг одоо буцааж Парист ир гэдэг тийм мэдээллийг бол өгсөн байна. За мэдээж энэ тухай мэдээгүй байгаа Мата Хари бол одоо буцаж ирсэн. Яг уу германчуудад мэдээлэл олж өгсөн мөн германчуудтай хамт ажиллаж байгаа гэдгээ француудад бас хэлээгүү давхар агентийн одоо ажил хийж явж байсан. За энийг хин энд нь хэлэхгүй гэж ингэж явсан боловч яхахгүй Францууд бол яаж ижигээ бариад авчиж байгаа. За ингээд яагаад энэ мэдээллийг бас задлсан гэдэг нь бас өнөөдрийн хүртэл ойлгомжгүй байгаа гэдэг. Ямар ч байсан Парис хотод одоо 1917 оны 1 сард бол өөр хүрэлцэж ирсэн. Эренгүүтээ хамгийн түрүүнд одоо өөрийнхөө нөгөө хайртай Орос залуу амрагтайгаа уулзах гэж очисон. За тэгээд тэрнтэйгээ хамт хэсэг байж явах үед нөгөөдгөөс өөр ширэнд ороод нэлээд дампуурчихсан. За ингээд байж исэн. За ингээд байж яхад нь удалгүй одоо Парис хотын одоо Элизийн талбай хажуудад очиж буудалд байхад нэг үүрээр одоо Францын сөрөг тагнуулын албаны тусгаагийнхан бол орж ирээд Мата Хариг усанд орчоод дөнгөж нүцгэн одоо алчуураар бие ороод явахт нь бол ороод ирсэн. За ингээд орж ирэх үед нь бол Мата Хари маш тайван байсан байдаг. За ингээ Мата Харигийн жошид буудлын өрөө нь үзлэг шалгалт хийхэд бол одоо нэг олигтой молдоогүй. Гэхдээ нэг хоёр төрлийн зүйл болсон. Нэг нь болохоор одоо жирэмснээс хамгаалах одоо нөгөөх нь болохоор эмийн саунд хийсэн нэг тийм шивэрлэгдсэн мэдээ байсан. Энэ мэдээгийн задлаад үзсэн чи одоо Голландд байдаг консулаас 20,000 франк одоо авсан тийм одоо нотлох бичвэр өгдөг. Тэгээд тэрийг өөрөө ч бас одоо мөрдөн байцаалтын үед бол эмчшөөрсөн байдаг. За ингээд Мата Хариг Парист одоо сөрөг тагнуулынхан байршлаа шүүхэр оруулах гал прокурор болон яллагч бүх зүйлүүдийг бэлдээд шүүх одоо хурал болтол мөрдөн байцаалт буюу 6 сарын турш одоо өндөр харуул хамгаалтай шоронд бол одоо хорьсон. За ингэж явах үед Мата Харитай цагтаа бас орж гарч явж исэн бас ганц нэг хуульч өмгөөлөгчнөр одоо Мата Харид хууль зүйн зөвлөгөө өгч бас түүнийг аврах гэж үзсэн байдаг. Яг энэ үед одоо Герман, Франц хоёр улс одоо байлдаа. Тэр зам Франц улс одоо германчуудад нэлээд хүчтэй цохиулж бас гудамжтайгаар бас янз янзын тэм зүйлүүд болсон. За энэ бүх зүйл нь одоо Францын нийт ард иргэдийг бухимдуулсан мөн улс төр тэгээд дайн байлдааны нүүл ажиллагаанд бас ингээм амжилтгүй болж явах үед юм Германы тагнуул эмэгтэйг баривчлалаа гэдэг мэдээг бол нэлээд сайн одоо хөөрөгдөж цацаж ард орны сэтгэл санаанд бас германчуудад одоо иймэрхүү тагнуул ажилласан учраас одоо бид нэр ингээд амжилтгүй юм довтолгоо болсон, хамгаалалт болсон гэх мэтээр одоо тийм хаяа манс үйл ажиллагаа болсон. За ингээд улс төр хэвлэл мэдээлэл энэ зүйлүүдээс болоод Мата Хари гэдэг эмэгтэй яг тухайн үед бол 20,000 франк одоо нийт төлөө Франц улсын нууцыг одоо худалдсан гэдэг тийм хэрэг түүхт орооцолдож одоо асуудал бол нэлээд дамжирсан. За энэ үед нь бол яг хуу Мата Хариг яг энэ зүйлээр ялж байгаа боловч ясан дээр сөрөг тагнуулын албаныханд Мата Харигийн нэрээр одоо шифрлсэн мэдээг одоо ингээд замаас нь барьцсан гэдэг бол энд ч хэлээгүй. Яагаад тэгэхээр мэдчих юм бол одоо германчууд өөрсдийн одоо тэр шифрлдэг одоо нууц төхөөрөмж одоо солих одоо дараа дараагийн үйл ажиллагаанд орчих учраас Мата Хариг баривчилсан нарийн шалтгааныг бол хэнд ч хэлээгүй. Шүүхүүрэл дээр чинь талаар ерөөсөө танилцуулаагүй. Ерөөсөө 20,000 франктай холбоотой асуудлаар л одоо тэгээд
түүнийг бол буруу шаасан. За тэгээд яг хоо Матахари 6 сарын хугацаанд байцаагдчих байхдаа бол нэг өлегтэй мэдээлэл өгөөгөө өмгөөлөгч нар нь бол шоронд одоо орж гарч бас чадахгүй байгаа. Төрийн нууцтай холбоотой тагнуулын хэрэг учраас бас хэр оргийн хүмүүсийг бас оруулаад байхгүй нэлээд өндөр нууцтай явчихна. За ингээд мэдээж өмгөөлөгч нь нөгөө нэг хэрэгнээс нь тухай мэдээлэл дээр бол яг хоо гараж зургт нь хажууд нь байсан хамгийн сүүлд одоо бүх хэрэг бүрдэлтийг одоо цуглуулад мөрдөн байцаалт дуусаад шүүхэд шилжүүлэх яг энэ үед нь болоод хамгийн сүүлд одоо өмгөөлөгч залууг нь бас нэг оруулж ирсэн. За энэ үед нь одоо нөгөө нэг амрыг одоо Орос залуу нь одоо ингээд түүнийг орхиод бол явуудаг ч гэсэн одоо 6 сар шоронд орцсон зэрэг тагнуулын байгууллагт холбоотой болчихсон ийм болохоор ч ямар ч хүн хажууд нь байх боломжгүй ингээд айжчиад явуудаг гэсэн байгаа. За ингээд яг ингээд юу яддаг юм тухайн үед энэ тагнуулын хэрэг дээр ажиллаж исэн одоо Францын одоо шилдэг одоо тийм мөрдөн байцаагч Бушардон гэдэг одоо тийм мөрдөн байцаагч байсан. Энэ хүн болохоор дэлхийн 1-р дайны үед одоо болж исэн одоо тагнуултай бүх гэмт хэрэгүүдийг одоо бүх автас тэргийг нь уншиж тэ прокурор руу одоо бичиж шүүх рүү шилжүүлж исэн ийм айхтар одоо тагнуулын гэмт хэрэг одоо тех орноос оруулсан гэмт хэргийг бол мөрдөөд бүр ингээд дагнчихсан сурчсан ийм айхтар одоо хүн байсан. За энэ хүний бүрдүүлж байгаа бичиг баримт одоо хэргийн гогцоо тайлж байгаа энэ зүйл нь бол одоо мэдээж Матахаригийн одоо нууц амрагуудын одоо нууц амраг өмгөөлөгч нь бол яг дандаа эрүүгийн хэрэг дээр ажиллаж исэн хүмүүс байгаа гэдэг. Эсвэл одоо захиргааны ч юм уу эрүүгийн хэрэг дээр яг ийм их орноос оруулсан ийм тагнуулын ядралтай хэрэг дээр ажиллаж үзээгүй тэр туршлага дээр нь дөрөөлж одоо энэ хүн бол үнэхээр маш том мэдээллүүдийг бол бүрдүүлж чадаад тэгээд ингээд Матахариг шүүхээр оруулсан. За ингээд шүүхээр оруулахад бол одоо тэгээд ямар ч байсан яг хөө нийгэм нэг талаасаа дайн байлдаан ард түмэн бас германчуудад ялагдаж байгаа тэр зүйлд нь асар их стресстэй байсан. Хэвлэл мэдээлэл одоо ингээд Матахаригийн талаар өдөр шөнөгүй амьсгалж ийсэн. Тэгэхээр энэ Франц улс болон Францын шүүхийн тогтолцоо одоо тэгээ энэ хэрэг дээр шууд цаазын ял өхөөс ямар ч арга байхгүй, гаргалгаа байхгүй болчих. Яг хоо Германы тал тагнуул хийсэн гэдгийг хөтөлбөртөөр бол одоо нотлчихсон. Тэгтээ нотлох баримтаа бол гаргахгүй. Тэгээ гарчвал Германы тагнуул мэдчих учраас ерөнхийдөө юм өөр одоо тийм гадаадын тагнуулын байгууллагад ийсэн мөнгөийг авалцсан гэдэг хэрэгээр нь одоо ингээд бүх насаар нь ч юм уу цаазаар авах юм ялыг санал болгож оруулсан. За мэдээ цаазаа ял авах нь бол ойлгомжтой болчихсон. За тэгээд яг амь гуйхоо одоо загтлыг тухайн үеийн Франц ерөнхийлөгчд гаргахад бол одоо тэгээд Германы талд ургаж Францыг ялагдуулсан хүнийг амийг өршөөнө гэдэг бол тэр хүнийг бас муухай ард болгоочаас цаазын ялыг хിവэр баталж үлдээсэн байдаг. За ингээд яг нөгөө нэг актер мөрдөн чинь байцаагч нь одоо ингээд энэ бүх үйл ажиллагааг удирдах тийм тушаал томилогдож бол ирдэг. За ингээд Винчинес гэдэг одоо тийм буудлагын тусгай полигон талбайн дээр одоо Матахариг одоо тийм цаазаар авах ялтай нь одоо ингээ хамт тушаалтай навтарч одоо ингээд модонд хүлэх талаар бол одоо ингээд тийм саналыг гаргасан. За одоо ингээд таныг энэ модтой хөлж агаад ингээд бууднаа та зөвшөөрж ийн өгөхөд бол өөрөө зөвшөөрөөгүй. Би одоо заавал ингэж юм өмдгүүлүүлээд байхгүй ингээд буудуулмаар байна гэдэг тийм саналыг бол өгсөн байдаг. За ингээд нийт 12 цэрэг урт одоо тийм буудтай дүүнийг одоо ингээд 10 метрийн зайтай чиглүүлээд ингээд зогсож исэн байдаг. За энэ үед нь одоо шүүхийн прокурорынхан мөрдөнгийнхэн бас гэрчүүд дээрээс нь тухайн үед түүнийг хоригдж исэн одоо шоронгийнхан одоо тэ пастор гэх тэр лам нь бас хүрээд ирчихсэн бас гэрчээр ингээд оролцоо байж. Матахари бол ерөнхийдөө бол яг энэ цаазаар хууль явдлаас бол ерөөсөө айжчихгүй тэ ихэмсэг даруухан өөрийнхөө одоо үнтэй даашин хувц унараа өмсчихсэн одоо цэргүүд рүү хараад инээчихсэн ингээд зогсож исэн байдаг. За ингээд буудлага болон цаазын ялын тушаалыг танилцуулаад түүнийг одоо ингээд тагнуулын байгууллага Франц улсын одоо мэдээллийг гадаадын байгууллагад өгсөн нэрээр одоо ингээд буудах тэм тушаалыг танилцуулаад үйл ажиллагаагаа эхэлдэг. За эхлэхээс өмнө одоо нөгөө Бушардон гэдэг хүн одоо нүдий чинь хард авгаар боож өгөө одоо ингээд тэгвэл танд ямар байх болно гэсэн. Тэгэхэд одоо хэрэггүй миний нүд мөдийг боох хэрэггүй. Францууд та нарыг сонин хүмүүс юм аа.
өглөө үүрээр хүн цаазалдаг их сонин хүмүүс юм а гэд нэг сайхан инээсэн гэдэг. За ингээд Бушардан өөрийнхөө сэлмийг хойноосаа гаргаад дээш өргөд доош нь буулгах юм үед 12 цэрэг бол нэгэн зэрэг гална гэж одоо ингэж Матахариг бол одоо буудаж унаасан ба. За ингээд энэ цаазын ялыг маргааш өглөөний сонин дээр нь бол тэр даяараа гараад одоо тэ Франц улсаас урвсан хүн ийм ялтай байдаг. Одоо ингээд гол тагнуулчин устгачлаа. Одоо германчууд одоо амжилт олохгүй гих мэт одоо янз янзын тийм мэдээсэлт одоо Парисуудын бүх хэвлэл мэдээлэлээр гарч исэн гих мэт юм болсон. За яг энэ үед нь одоо Германы талаас юу гэж мэдэгдсэн бэхээр Матахари гэдэг эмэгтэй манай тагнуулд одоо ажиллаж байгаагүй. Манайтай ямар ч холбоогүй. Та хэд баг юм гэмгүү бүжигчин хүүхнийг барьж аваад буудаад алчлаа. Манайд ч хамаа байхгүй шүү гэдэг тийм мэдээлэл бол өгсөн. Францын талаас бол яг нууц мэдээлэл чинь замдан тэрсэн Парисын антин дээр маш хүчтэй баригч антин барьсан гэдгээ бас мэдэгдүүлэхгүй тулд одоо тэгээд мэдэн бодсон маягаар энэ зүйлийг ингээд хав дараад унгасан байгаа. За тэгээд яг хуу Матахариг ингээд буудуулсны дараа түүний аргийнх нь одоо түүний цогцоо явж гэх юм уу тийм хүсэлт энэ төр гаргаагүй учраас одоо Парис хот байдаг. Одоо эрүүл мэндийн одоо манайхаар бол ангаах ухааны одоо тийм сургуулийнханд бол түүний биеийг өгсөн гэж байна. Ингээд түүний биеийг ингээд аваачдын задлан шинжилгээнд оруулаад зарим эд эрэхт нь бас алга болсон гэж одоо алдартай тийм хүмүүст орооцолж ирсэн сүулт одоо ингээд 2-3 улсын тагнуулаар холбогдож ингэж юу яасан гэд бас нэлээ учиртай эмэгтэй хүн байна гэд нүүдээс бас зарим органууд нь алгуулсан гэж яриад байгаа. Тэгээд аргэр нь одоо ингэж аав нь тэр оршуулан барьна гээгүү учраас одоо ангаахын оюутнууд тусгаад задлан мадлан шинжилгээ энэ хийгээ шилэн самааунд хийгээд ингээд ерөнхийдөө тухайн эмнэлгийн их сургуулийн одоо өмч болоод үлдсэн гэж байгаа. За яг задлан шинжилгээний протоколоор яхаарахгүй одоо хамгийн одоо тий өхөл төрсөн гол шалтгаан бол зүрхийг нэвт буудсан. Тэгээд тэр сум нь зүрхийг нэвт гарах үед одоо ингээм амиа алдсан гэдэг тийм одоо мэдээллийг бол өгсөн байдаг байгаа. Ингээд цаг хугацаа жоохон явсан 1917 онд Матахари гэдэг одоо дэлхийн алдартай эмэгтэй тагнуулчтай эмэгтэй ингээм амиа алдчихсан. Гэтэл 1931 онд одоо дэлхийн дайны үеийн тагнуул гэдэг нэгэн том одоо тий хамтын уран бүтээлд одоо дэлхийн 1-р дайны үед оролцож ирсэн улсуудын бас төвөг судлаач, тагнуулчид, офицерууд, нууц албаны хуучин агентууд хамтраад одоо ингэж нэг тийм дүгнэлт маяг юм гаргасан ба. Тэн дээр юу гэхээр Матахари бол Германы төлөө агуу зүйл хийсэн. Тэгээд ингээд гадаад орнд байдаг одоо Германы одоо нууц албад болон агент тэр зүй хүмүүсийн голоор бас ингээд чөлөөтэй нэвтэрч одоо шууданч маягаар тэгээд зөөгч маягаар ингээд манай улсыг бас мэдээлэлээр хангах үйл ажиллагаанд бас оролцож ирсэн. Манай шилдэг бас тагнуулж эмэгтэй байсан, төлөөлөгч байсан гэдэг тийм одоо яриа хөр гаргасан. Тэнгүүд одоо эндээс нэг хэдэн жилийн дараа бай 1937 онд одоо Бельгийн Антверпен хотод байдаг Германы тагнуулын дэв удирдаж ирсэн одоо доктор Мис нэрээр алдарсан Шрак Мюллер гэдэг хүн одоо тий эмэгтэй одоо тийм дурсамжаа хэвлүүлсэн байдаг. Тэн дээр л юу гэж хэлсэн бэхээр Матахаригийн одоо тий илгээж бидэнд авчирч ирсэн мэдээлэл донд бол нэг ашиглаатайх тийм цэрэг улс төрийн болон геополитиктэй холбоотой, эдийн засгтай холбоотой, айрамтай холбоотой тийм олигтой мэдээлэл байгаагүй. Тэгээд энийг одоо бид нэр сүртэлэг тагнуулж гэж бас хэлэхэд бас хэцүү гэдэг тийм үгийг хэлсэн. Тухайн үед нөө Францын тагнуулд бас элсэн гэдгийг хэлээгүй байсан учраас юм хоёр тагнуулын голд одоо өөрөө ингээд яваад баг үргэлдэж байгаа. Тэгээ айл тал нь хүлээн зөвшөөрөхгүй байж байгаа. Энэ эмэгтэй ингээд голтон сүултээ ингээд энийхэн гарын шүс болоод дуусч байна. Тухайн гэмт хэргийг одоо юу гэдгийг энэ удирж исэн прокурорудаас дараа нь энэ тагнуултай холбоотой хэргийн тухай олон хүмүүс асуухад бол тий яг тухайн үеийн нөхцөл байдал одоо энэ нэмэгтэйг цаазаар авахулахаас өөр аргагүй хэмжээний тийм шахалт амтыг үзүүлж ирсэн. Тэрнээс биш одоо нэг айхтар одоо тий нууц мэдээлэл энэ төр дамжуулаад улсын хөргөнийг бүр амар хохироочсон юм бол байгаагүй гэж яриад байгаа. Тэр яг нөгөө нэг анх найз залуутайгаа уулзах гад нэг эмнэлэгт очихгүй зөвшөөрлийн бичиг авах гад нэг сөрөг тагнуулын албаны хошуучтай холбогдсон. Тэр хошууч 1 сая франк бас амлсан гэж яриад. Тэр 1 сая франкийг одоо авсан уу гэж асуухад бол яхаарахгүй тийм өгсөн авсан гэсэн ямар ч баримт нотлого байхгүй. Өөрөөр хэлбэл Матахари тэр мөнгийг бол аваагүй.
Тэгээд өөр одоо ингээд дэлгэрэнгүй ингээд зааш нь судлаад үзье гэхээр нөгөө төрийн албан болонд улсын нууцтай холбоотой асуудал учраас ингээд цаашаага ингэж нэлээд гүнзгийрхгүй байж байгаад энэ хэрэг бол ингээд ерөнхийдөө мартагдаж байгаа. Тэгээд түүх явдгаараа ч яваад 1996 он болоход одоо өөрийнх нь төрсэн хотод те одоо ингээд Мата Хари зориулсан тийм гэр музей бол байгуулагдсан. За тэгээд Мата Хари цаазлагдсанаас хойш одоо 100 жил буюу 2017 онд одоо Францын одоо те нууц бичиг баримтын одоо хугацаанд дуусаад 100 жилийн дараа 1275 хуудас бүхий одоо те тийм нууцын тамгатай тийм одоо тагнуулын хэрэгтэй мэдээлэл нь бол нууцаас гарч ирсэн. За энэ дээр нь 2000 оноос хойш одоо ингэж одоо янз янзын Франц, Герман, Голландын архивыг одоо ингэж дамжин судалж исэн Леон Шерман гэдэг хүн одоо те Мата Хари сангийнхантай холбогдоод хамтдаа энэ баримт материалуудыг бас танилцж те ингээд энэ хүнийг цаашаа цагаатгах те үнэхээр энэ Герман, Франц, Голландын тагнуул байсан юм уу мүү ямар нутаг баримтаар устгасан яасан тэр бүх зүйлийг одоо ингээд судлах гэж орж ирсэн. За гэтэл одоо тухайн үед одоо Францын тэ шүүгийнх нь юу гэж үзсэн бэ гэхээр яг хууль ёсныхын өмчлөгч одоо өөр удамж юм уу тийм хүмүүс биш учраас одоо энэ нэрийн мэдээлэлтэй бас танилцуулах боломжгүй байна гэдэг тэр зүйлийг бол гаргаад байгаа та. Тэгээд яг энэ хэрэг дээр одоо ажиллаж исэн олон хүмүүс одоо тийм энэ Мата Харигийн одоо хэрэгжилж исэн бичиг баримт, хувцс хонор бүх зүйлийг нь одоо ингэж архивлж музей болгоод тэгээ энэ хүний түүхийг бол нэлээд сайн судалж байгаа. Зөвхөн ийм түүхчид судлаач нар судлаад байгаа юм биш. Ерөнхийдөө энэ дэлхийн одоо том орны одоо тагнуулууд одоо энэ Мата Хари гэдэг эмэгтэйг бол заавал үзэж өнгөрдөг, сонсдог, лекц ордог, судалдаг юм судлагдсан болчиход явж байгаа. Тэгэхээр эмэгтэй тагнуул гэх юм бол нүдэнд Мата Хари харагдана, эрэгтэй тагнуул гэх юм бол Джеймс Бонд харагддаг. Ийм л одоо тийм домог болсон хоёр тагнуулж байгаа. За ингээд өнөөдрийн оруулсан тагнуултай цэрэг цагдаатай түүх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. За ингээд 41-2 минут бас нэлээд хөөрхөн элдв текст юмгүйгээр ингээд шууд эдитгүүгээр ороод явчлаа. За тэгээд энээс удаан байх юм бол бас уйдгартай бас хин хинийга ядраасан чилээсэн болох шинжтэй болчлаа. За тэгээд та бүхэн гоё түүхүүд суугаа сайн дагаагүй хүмүүс нь бол эртхэн гоё түүхүүд сууг аль биесээр дараа саб төвчин дээр дараарай. Мөн Facebook байдаг бол Facebook дээр гоё түүхүүд гэдэг дарах юм бол манай пэйж гарч ирнэ 36 мянган дагагчтай. Тэгээд та бүхэн ороод бас дагаад явж байгаа. Би тэгээд хийсэн бүх зүйлийнхэн бас жижиг одоо интро маягийн зүйлийг бас Facebook дээр хийгээд бас жижиг рилүүд хийгээд явж байгаа. Бас их сонирхолтой байх болно. YouTube-ийг ч дагаарай, Facebook-ийг ч бас дагаад орж гараад ойрхон байж байгаарай.